мянган цагаан миний дуугаар сөрнө мөчн жилтэй тэрэн миний бараагаар ашна танна цагаан хон талла бүрхэлэна танли хонгор тэрмин ташурара далладашна. Сайн байна уу үзэгчдээ? Бидний аяллаа удаагийн дугаар Ховд аймгийн Манхан мөс цумаас үргэлжилж байна. Манай энэ загчин гэж яагаад нэрлсэн гэхээр энэ харуулын алба эрхэлж одоо дээр үед нөгөө эх орноо хамгаалах одоо хил хязгаарыг манах ажилтал манай загчингууд бол одоо тэр бас их тийм шудраг тэгэхээр тийм үнэнч тийм одоо дайчин хүмүүс байсан их оронч хүмүүс тэр утгаараа харуулын хамгийн одоо хүнд хэцүү албыг манай загчин хүмүүсээр мануулж харуулж ясан учраас энэ загчин гэж нэрлсэн гэж ингэж одоо түүхэнд бичигддэг. Үндэсэндээ одоо захын харуулдал одоо томилогдсон 1700-аад оны үеийн одоо гарч ирж тархсан тийм хүмүүс юм байлаа. Тэгэхээр зэрэг энэ Ховд аймгийн сүмүүдүүд болохоор зэрэг энд гарч ирээд ингээд байж байгаа л одоо энэ Шинжааны угруур одоо зарим хэсэг нь бол гараал одоо явуулсан байдаг. Тийм юм байдаг. Тэгээд тэр загчнаа илтгэн гэж одоо байсан байдаг. Тэр 77 нь одоо илтгэн байсан гэж энэ эрдэмтэнүүд бол үндсэндээ одоо судалсан байд юм байна. Тэгэхээр одоо ухаантай тэр илгэн гэдэг нь юу гэсэн үг юм гэхээр зэрэг одоогийн энэ нэг авж байгаа овг энэ юм шиг байгаа. Тэр үед бол загчин хүмүүс бол цөөхөн байсан юм байл. Загчнаа одоо нэг хойт нэг юм хоёр одоо үндсэндээ нэг тийм сумн гэж нэрлэгдэж явуулсан юм байл л да. Загч шүүн одоо бүгдийн дарга самбуу ноён гэдэг нь бол ухаандаа манган зүйрлж тэгээд одоо энэ байгаа газруудаа бол өдөрдөж яасан. Намайг Алтай Цэрэнбадан гэдэг би Ховд аймгийн Манхан сумын соёлын төв эрхлэгчээр ажилладаг. Танаа Манхан сум чи яг үндсэн дандаа загчин хүн амынхан хэлэх ер нь бол загчин сум. Ховд аймгийн чинь нийт одоо 16 сумаас 5 загчин сум байдаг. Энэний манай сум бол ерөнхийдөө дан загчингууд амьдардаг юм шиг загчин сум. Та хувьцаа тайлбар энэ нэлээд хуучны болтой тийм. Энэ бол манай сум 1961 онд анхудаа хөдөөгийн сумдаас Улаанбаатар хотод Монголын Өвсгөл залуучдын дэвлийн төв орооны урилгаар тоглолт хийжсэн юм төвхтэй сум. Энэ 61 оны манай одоо тэр үеийн бүжигчдийн өмсчсэн юм. Үндэсний ардын одоо загчин бичиг биелгээ хийжсэн хувцснаас ганц үлдсэн юм натур хувцс байдаг. Энэ хоёр хувцс байсан нэг нь одоо 1990 онд үндэсний төвхийн музейд өгсөн. Тэгээ Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн амгалан гэж манай нутгийн уугуул тэм зураач, угсаадны зөв судлаач хүн байсан. Тэр хүний зургаар хийж одоо энэ бол авгаа хувцс. За энэ одоо нөхөрт гараагүй охтууд өмсдөг одоо сэвгрүүд гэж өмсдөг тийм сэвгэр хувцсандаа бас тустай байна. Тэгээ загчингууд бол ер нь дийлэнхтэй ногоон буюу цэнхэр өнгийн хувцс торгоодоо голж хувцалдаг. За зах дээл хувцсны зах нь заавал ногоон бай. Энэ бас дайн тулааны үед нэг үр хүүхдээ энэ ханцуундаа хийж одоо нууж авч гардаг байсан гэсэн тийм түүх домыг одоо түүхийн багш нар ярьдаг. Тэгэхээр манай загчингуудын бас гол гоёл нь бол энэ үндэсний хувцастайгаа хосолж одоо мөнгө эдлэлийг маш их хэрэгжилж ирсэн. Одоо манай энэ охины зүйлс ингээд цэвэр цул мөнгөний дэмэг байгаа. Энийг бол одоо манай загчин хэлгээр сик гэж хэлнэ.
Сэрэ улаан тайлбар сэгэр гинэ сэнжтэй мөнгөн сийхэн гэлэр гинэ гэж. Манай нөхөн болохоор өөрөө одоо загчны ардын богино дуудуулдаг ийм эмэгтэй бас одоо олон жил одоо нутгийнхаа тэр загчин дуунуудаа судалж сурч залуу үедээ зааж яваа. Сэрэ улаан тайлган сэгэр гинэ сэнжтэй мөнгөн бэлэн гэлэр гинэ хараманхан тайлган хамрасан галэнат хонгтой мөнгөн сийхэн халлих цохолэнат өглөө бөхтөө улаан нь өгтөгөө нэргэлэнат өнгөтөө мөнгөн зэрзэн өнөх найзын гэрээс өнгөтөө мөнгөн зэрзэн өнөх найзын гэрээс. Одоо энэ хөдөө мал дээр биелдэг хүмүүс хүртэл шууд дал цохих уу? Систем мундаг. Ирээд нэг 3 хоног ингэтэл дээр бүгд биелэн шүү дээ. Тэгэл биелэг юм би хоо чи загч хүн бишээр яаж аваасаа явж байгаа. Нэг өдгөө чи хорийн хөдөлгөж байгаа явуулчихдаг. Тэгэхээр зохиол өрөөд ирхөө. Энэ загчин нийт хэдэн төрлийн биелгээтэй вэ? Загчны бол одоо манай хуучин одоо ахмад биелгээж ярих юм бол бас их олон байгаа. Одоо энэ бас их ховордож бас их цөөрч байна. Тэгээд манай загчны алдарт бийч очрын мухар шар гэж хошин шог алай шогчтой загчин бийч Бухар төмний наадмын 4 удаагийн алтан медальт одоо биелгээж мухар шар гэж хүн байсан. За тэр манай мухар шар ахын хилдгээр бол 10 гаруй биелгээ байдаг гэж. За одоо манай яг сумын хэмжээнд бол ингээ харахаар бид нэг 8 орчим биелгээг бол биелж байна. За энэ дотор манай бас манай зэрэгэлдээ одоо зэрэг сумчин бас загчин сум. Энэ зэрэг сумын банзаа гэж бас загчны алдарт биелгээчин байсан. Тэрний охин одоо Бадан цэцэг гэдэг манай ардын авьяастан байна. За энэ маань соёлын төвөнд иргэд хүүхдүүдийн одоо бие биелгээний дугуйлан хичээлүүлээд манай сумын одоо нийт одоо сурагчдын 300 гаруй хүүхэд нь ер нь биелгээ хийнэ. цагийг тогтоолоод тэнгэрийн их хатаад өгсөн зундал мордовын
Загчин гүн ихээс төрхтөө биелж төрдөг юм аа гэж. Тэр үг бас үнэн байх гэж боддог. Манайх одоо ингээд багууд хөдөөгийн одоо мал аж ахуйн багууд маань 2 жил тутам дурлалынхаа тайлан тоглолт хийдэг. Тэр тоглолтод дандаа малчин хүмүүс оролцсон. Тэд нар маань гэтэл одоо нэг баг тоглолт хийхдээ нэг 10 хүн биелгээний хамтлагаар биелж байгаа жишээ нь ерөөсөө манайх одоо ардынхаа үндэсний хөгжим ардын төр төрлүүдэд оролцуулахгүйгээр ер нь концерт тоглолт хийдгүү. Загчин биелгээний бусад биелгээнээс одоо ялгагдах онцлог нь юу вэ? Хоёр хөл салахгүй. Одоо ингэж өвдгөөр ингэж хагас нэ хийсэн байдалтай суун ингээ хөл ингэ салахгүйгээр иргэн. За энэ хоёр далаараа бол ингэж газар цогтөг, дал цогх. Загчны дал цогх гэж одоо загчин биелгээний амин сүнслэг. Загчин биелгээ толгой хөдлөхгүй. Хоёр одоо мөрний цогтолгоол юм одоо. Мөрний цогт тэгээд одоо хоошоо ингээд унахад бол хоёр мөрөөрөө далаараа ингээд одоо газар цогч явах хэрэгтэй. Тэгвэл одоо чигт загчаа ингэж загчин биелгээ одоо тийм юм л гэж үздэг. Яг. За хөл салдаггүй гэсэн тийм ээ. Ингээд энэ хоёроо яа. Ингэж суу, ингэж. Энийг ингээд ингэхөө. Ингэсгээд. Өвдгөө энэ угаа энэ өвдгөрөөгөө. Тэгээд жоохон хагасуу. За. Тэгээд ерөнхий байрлал бол наадах. За. Гарчин энараа ерөнхий гол хөдөлгөөн бол энэ хоошоо урагшаа. Хоошоо урагшаа. Чи биелдэг юм шиг байна. Тэгээд наа чи гарын салаа явахаар ингээ гартагаа ингээ яваад ирэх. Гараа ингээ дээхнаа. Дээхнэ. Энэ загчин биш ээ. Загчин биш ээ. Өөрөө хоошоо. За би загчин биш юм байна. Загчин биш юм байна. Чиний хоёрын чигнэн хуцаалаа чиний миний хоёрын алхин болоо маань дөрөвнүтээ халтаран дөрч хуцаалаа дөрөв загчин хоёрын алхин болоо маань. За баярлалаа. Алхин болоо маань гэдэг манай энэ ерөнхийдөө энэ баруун Монголын энэ богино дуунуудын дийлэнх нь манай манхан тэр тусмын загчин хүмүүстэй холбоотой дуу. 30 хэдэн оны үед одоо дэлэг гэж хүн ухаанд манай энэ нутагт амьдарч байсан лам хүн байлаа. Тэр их цэвэрлэг хувц унраанч унж байгаа адуу маланчиг сайхан эдэлдэг. Одоо тийм хүн байж л да. Тэр одоо дацанд сууж одоо тэр ном үзэжсэн хүн байлаа. Тэгээ одоо тэр хүний тэгжсэн даагн алгийн далдан цайрцаад байна, даваан дэлгийн шүтэн цайрцаад байна гэж тэгж одоо тэрэнд хүнд одоо зөрүүлж тэр нутгийн одоо дурсан хүүхнүүд дүүлж ясан дөө гэж гэлж байгаа юм. Тийм метр одоо тийм шог аясаар одоо зохиогдож ясан дуунууд байгаа. Тэр одоо тэр манхаас хоёрын төвийн захирал тэднээс бол ярьж гэнэ үгүй бас нэг ийм дуунууд нь хон төгрөгийн харын зүрийг төрөө хэлцээд байна, төвөөс ирсэн нэмчиг боломжийн хэлцээд байна гэд загчны тэр дөөш тэр бол одоо ухаанд тэр Бат очир гэж Дундгой аймгийн намын холооны даргын тэр хийж өгж байгаа хожмын манай ховдын көдөж хуулдах газрын даргын тэр байсан үг нь одоо байндаа тэр хүн бол одоо ухаанд тэр дууны эзэн гэж юм. Тэр чухам одоо яг тэр хүнд хэн зөрүүлж дуусна, хэн тэр үг аягийн зохиож гаргасан бас одоо мэдэгддэг ба. Эзэн бол одоо амьд ухаан байж байгаа. Тийм эзэнтэй дуунууд бол байна. Манай манхны хүмүүс бол ерөнхийдөө бас ирээд явсан хүн зөрүүлээд дуу зохиождаг одоо тэр 50-60 оны хүмүүс бол тийм авьяаслаг хүмүүс. Нөгөө
боломжийн гэлцээд байна гэдэг нэг дуу байдаг шүү дээ. Одоо хүмүүс нийтээрээ мэдж байгаа. Төгөргийн харын үзүүрийг тойруу гэлцээд байна. Төвөөс ирсэн юмчиг боломжийн гэлцээд. Энэ бол одоо яг манай сумаас гарсан. Манай сумын одоо тэр 61 оны тоглолт хийх гэж үед одоо тэр үед уран сайханд явжсэн одоо тэр хүмүүсээс гарсан. Зохиож гаргасан тийм дуу гэж байгаа шүү дээ. Улаанбууртаа тэмээ гэдэг одоо нийтээрээ ярихаар л Улаанбууртаа тэмээ гэдэг янзаар дуулаад байна л гэдэг нөгөө Улаанбууртаа тэмээ гэх хураана гэсэн чи одоо энэ яг манай сумаас гаралтай яг манай суманд одоо газар нутгийн нүгд байгаа. Тэгэхээр энэ бол Монголын анхны харилцаа дуу бас энэ загчин дүмнээс үүсчээ гэж үзэх үндэстэй ийм дуу байгаа байхгүй. Тэгэхээр энэ манай сумд бол энэ алдартай 3 сэнхрийн агуу байдаг. Энийг дагаад одоо гадаад дотоодын олон одоо зочид төлөөлөгчид ирдэг. Тэр үед бид нар албан ажлын янз бүрийн байдлаар бол бас энэ урлагийн соёлынхаа өв сонгоос танилцуулах шаардлага гардаг. Тэр үед бол бид нар одоо загчин хүмүүс гэж юм байт юм манай урлаг юм байт юм гэдэг харуулж үлдэхин тулд бас одоо энэ байгаа бүхний өнөөдөр байгаа бүхний залуу үедээ өвлөөл сурах талд нэлээд анхаардаг. Манай одоо цэцэрлэгийн 4 настай 3 настай хүүхдээс эхлээд загчин биелгээгээ хийдэг, загчин хувцас өмсдөг, загчныхаа дууг дуулдаг одоо тийм л хэмжээнд суралцж байна. Бид нар ч одоо ингэ бүр загчин хэлнэгээ аялагч байхгүй болж байгаа. Тэгээ манайх ч одоо загчнаар ярьдаг тийм хүмүүсийн уралдаан хүртэл явуулж үзэж штеп бид нар. Яг одоо загчин хэлээр. Одоо жишээ нь аяг маяг ааг магийн дандаа ингэ орчин үеийн хэлгээр ярьдаг ааг маа хашиг машиг гэж ярьдаг одоо тэр яриагаа гэр ахын одоо настаа ганц хоёрхон одоо бүр одоо манайхны хэлээр настаа самгчуд ярьж байна. Тэгээд одоо тийм юм чи үлдээж бас суух гэдэг тийм тэмцээн уралдаа явуулаад бас яагаад энэ социализмын үе тэгж шахажсэн юм шүү дээ. Энэ үндсэндээ нь одоо хаалхаар ярьцгааж нэг хүн мэдэхгүй нэг тийм ойлгохдохчгүй энэ тэнд нэг тасалсан утсан нэг ийм өгнүүдийг бол та нарыг нь орхих гэрэгтэй тийм хулга сурталчилгаа явуулж ирсэн юм шүү дээ. Тэгээд түүнээс чинь болоод одоо энэ загчин хэлч байтхаа одоо энэ Уран хаан нар тэгэл одоо энэ дөрвөд баядуудын хэлчихсэн үндсэндээ нь одоо 90 их хэмжээгээр хаягдж явж байгаа шүү дээ. Үгийн санд одоо кичнээн үг байж кичнээн хэрэглэгдэж кичнээн одоо яаж явж байгааг бол судлаагаар гадарч гисэн тийм ном сонин бол тогтмол ирэ ховор биш. Бид Ховд аймгийн Манхан сумаас Баруун бүсийн босоод хэнхлэгийн автозамыг хөгжүүлэх төслөөр тавигдж байгаа шин замаар давхисаар Мөс сум руу очсон юм. За би Ховд аймгийн Мөс сумын одоо манай багийг бол Баяа хайрхан баг гэдэг баг байгаа. Тэгэхээр зэрэг энэ Баяа хайрхан баг төрж ирсээд Сэргийн алуу хаагаад үндсэндээ одоо 79 оноос хойш уртын дууг бол сонирхож дуулдаг одоо нутаг орны өвчүүл тэр үед бол одоо сайхан дуулдаг бас тийм нутгийн одоо буурал эмгчүүд бас байсан. Тэднүүсийг одоо дагаж үндсэндээ нуртын дуунуудыг бол одоо нэг хэдэн дуу сурсан юм аа. Тэгэхээр бол загч нуртын дуунууд ер нь одоо жинхэнэ яг үндсэн хөвлөрөөр нь одоо тэр хүмүүс л дуулж ил одоо явж байсан. Тэгэхээр загчин дуу бол одоо төрөлжсөн. Одоо мөрний тухай дууллаа гэж ингэхэд бол тэр 13 л одоо хараа дуугээ дуулсан бол 13 шаргаа дуу гэж ингэж төрөлжсөн байдлаар л одоо дуулж байсан. Ээжийг бол нэлээд их оруулж дуулсан байдаг. Бурхан шажныг одоо магтаж дуулсан байдаг. Ноёд хаадыг магтаж дуулсан одоо ийм дуунууд бол зонклох нь бол байдаг байсан байгаамаа. Тэгэхээр бол биднээс бол тэр дуунуудыг бол бүгднийг одоо сурсан яг үндсэн одоо дээр үеийн дуулж ясан ая дангаар нь загчин хэллэгээр нь ингэж одоо дуулагдах нь бол 90 ховор тал руугаа болчихсон. Зааж сургадаг, хэлж зөвлөдөг ийм усуд нь бол одоо цөөрээд
одоо бурхан орондын утас учраас бидний сүнийн хүмүүс бол нэг цөөхөн хэдэн дуунуудыг л одоо дуулж давтаж тэгэл одоо ингээд дараагийн хүмүүст бол үгний одоо өвлүүлж дагуулж сургах дуулуулах ийм талыг одоо бодолтой явуудаг да. Энэ загчин дуунуудыг яг энэ сурах сонирхолтой хүн болох багтчих гэсэн юм байл. Энэ яагаад гэхээр зэрэг нөгөө нийтлэг дуулагдаж бичигдэж энэ тэнд одоо нэг хэрэглэгдэх нь тийм илвэг биш байгаа учраас сонирхол одоо их багтаа болцсон. Энэ 2005 он 2003 он 2007 онд одоо энэ Илвэг дурж ерөнхийлөгчийн нэрэмжит зэрэг дуртын дуунаа тэмцээн, Мөсtöд дуртын дуунаа тэмцээн, Манхан дуртын дуунаа тэмцээн энэ Батулга гоод удирдаад энэ Манхан суманд бол одоо 2-3 тэмцээн явуулсан байдаг. Тэгэхээр энэ одоо бас тэр явуулсан үйл ажиллагаанаа энэ доор энэ загчин дуунууд бас сэргэж сэкэж бас хүмүүс бол нэг юм дуу байдсан байна ингэж одоо дуулагдах ёстой байна гэдгийг бол манай одоо доод үеийн хүмүүс үндэсэндээ бас нэг яахан ойлгож жаахан гайгүй болж байгаа юм. Хоолой жаахан одоо хаалгаатай ирнэ. Өндөр аваад дуулчих юм бол тэрнийхээ он төвшөнд хүрч дуулж чаддаг ба. Тэгээд одоо нэг үргэлжсэн мэдэхгүй хүнд болохоор зэрэг бүгдээрээ нэг аятай ч юм шиг байна гэж байгаа юм. Биднээс нөгөө дуулаад ая дангийн тогтоогоод ингээд ирэх тэр зэргийн бүгд нэг аятай биш. Загчны 7 дууг хүндэтгэлтэй дууны тоонд оруулаад тэгээд тэр дуунаас найр наадмын болоход одоо 3 дууг нь бүрэнгүүцэд бол нэг айл засал хийсэнтэй тэмцдэг тийм бэлэгдэлтэй байсан гэд загчнаас өөр тэгж бэлэгддэг одоо ястан байхгүй гэдэг нэг дээр ярьжсэн. Тийм тэр үнэн. Ер нь одоо манай нутагт сайхан уртын дуудуулдаг чанар уу гэж тийм лам өвгөн байсан юм. Тэр одоо нэгэн одоо настай байж байгаад энэ 80 хэдэн онд одоо бурхан орондын усан хүн л дээ тэр. Би тэр хүнийг дагаж тэр хүнийг бас дуурайж одоо бас дуулж сурахыг их оролдож тэр хүнийг хийснийг бас хэрэгжүүлэхийн төлөө бас зүтгэл сэтгэл гаргаж тэгжсэн байгаа юм. Тэгэхээр зэрэг тэр дууны ихэнд дуулагддаг одоо дуу гэж байна. Одоо энэ нэгүгээр хэлбэл одоо хурал нээж явах шиг одоо нээлтийн үг гэл гэдэг шиг тийм жиргэлт хээр гэж одоо биднээс хэлдэг. Дууны ихэн жиргэлт хээр гэж. Тэр жиргэлт хээр гэж нэг дуугаар одоо их хэмжээнд загчингуу дуугаан их л дуулдаг байсан байдаг. Тэгээд тэр хүндэтгэлийн одоо хэдэн дуу гэдэгт нь одоо тэр хаана уулаан ороо гэдэг одоо дүн байж идэг. Тэр дууг бол дуулаад төвтөр үргэлжлүүлээд одоо бас 2-3 дуу байна. Тэр дуунуудыг ингээд дуулснаас цаашаа нь бол одоо ямар ч дууг дуулж болно. Дуулахгүй дуу гэж бас байна. Найр наадамдар бол одоо дуулж болдгоо дуугээд одоо буурлууд бас хэлжсэн тийм дуунууд бас байна. Одоо хар мөрнө тухай дууг бол найр дээр нэг дуулах нэг сонин биш байх жишээтэй байдаг. Тиймэрхүү бас нэг орохгүй гэсэн бас нэг юмнууд байгаа. Тэгээд тэр дуунуудыг бол гүйцэд дуулахад их төвөгшээлтэй. Яагаад гэвэл бадаг мөрөн нэлээд олон байдаг учраас хүмүүс бас жаахан одоо төвөгшээгээд тийм залхангуй байдалтай болд юм хаашаа юм. Тэр бүрэн дуулчих нэгэх нь их жаахан ховруулчдаг. Одоо ерэн бүрэн дуулагдаад энэ яг энэ дууг бол одоо дуустал дуулах юм шиг үгээд ингээд суугаад дуулахд бол бас цаг зав гаргаж яаж бас нэлээд жаахан шахчихааж тэгжээж одоо дуулах хэмжээний дуунууд байгаа юм. Тэр тийм дуунууд байна. Тэр одоо тухайлбал Сөнкөл нуурын көвөө гэж дуу байна л да. Тэр Сөнкөл нуурын көвөө бол энэ баруун талд чинь одоо тэр энд байж л одоо үйл ажиллагаагаа явуулж ясан 2 гэгээ хоёлоо манай үндсэн нутагт төрсэн байдсан байна лээ. Тэгэхээр тэр гэгээнүүдээс одоо нэг гэгээ сүйлийн гэгээн чинрүү гэгээн гэж хүн байсан юм байлээ. Тэр гэгээн тэр Сөнкөл нуурын көвөө гэдэг дууг бол хэлсэн гэж байгаа юм. За энэ Сөнкөл нуурын көвөө гэдэг дууг бол гүйцэд одоо та нар бүрэн дуулах юм бол энэ бол нэг айлд бол одоо нэг бүтэн нэг эрхэм маань уншаа гарсантай одоо тэнцэх хэмжээний дуу юм аа. Тийм учраас бидний хөөч үе бол одоо маань уншиж мэгзэм хэлж ийн эрх хэрэггүйхээс нь төрөө дуулдаг хайлдаг одоо энэ хүмүүсүүд нь бол цааштай нам бол байгаад ингээд уламжлагдаад ингээд явах юм бол энэ Сөнкөл нуурын көвөө гэдэг дууг бол одоо та нар сайн дуулж явж явах хэрэгтэй гэж ингэ загсан байдаг гэж одоо өгчүүл ярьж ирсэн юм байна. Нуурын
сонихола шоо сугларна сухоо одод төрнө гэгээд ингээд үүлж штэ би. Тэгэхээр зэрэг тэр ангид одоо тэр арцад гэдгийн шуургаж арцад гэж одоо газар нь байгаа газар байхгүй юм. Тэр сөнхөл нүүр нь байна. Нааста шангасын бэлчиргээ газар нь байна. Тэгээд одоо арцад гэгээд одоо тэр арцтын гол гэж гол байна. Тэгээ наашаа одоо үйнчийн голоор орж байна. Тэгээд үйнч одоо тэр үйнчийн гээгэн тэр үйнч төрсөн гээгэн хүн болвол тэр үйнчийн голыг магтаад. Дахиад одоо манай энэ гол бол бодончийн гол гэдэг гол. Энэ бодончийн голыг магтаад. Тэгээд энэ 5 нуваагийн одоо ангиртын хар ширэг гэдэг газар бол захчин хошууна одоо тэр үндсэн төвлөрчсэн төвийн тэнд байсан юм байна. Тэгээ хамгийн сүүлд нь бол тэр ангирт голын шуураг агсамхаа халтраараа хазлуулна гэж тэр шуураа их өвстэй газар юм байна л да. Тэрийг бол тэр агсамхаа халтар гэж одоо тэр халтар мөрөөрөө хазлуулж идүүлж байгаа гэсэн утгатай үг юм байна. Ятан бол тэр хүн бол хичлэн нутг орноо багтсан ч гэсэн тэр авид бурхан одоо шагж бурхан тэр богдлам энэ тэр гэж орж штэ одоо бодонч голын шуураг болдгоо шиг халтраараа хазлуулна. Богдламын авралаар сухаа вайд төрнө гэж. Тэгэхээр тэр богдламаа магтаад үнэнч бурхтын авралаар гэж байгаа. Тэгэхээр тэр бурхтууд одоо бүгд л бол нөгөө сүншиглэл ингээд тавьчихсан болохоор тэр сайн шүтж чадах юм бол бүгдээрээ л үнэнч байх нь байна штэ хүнд. Үнэнч бурхтын авралаар сухаа вайд төрнө гэж. Тэгж оруулж гисэн. Энэ бол одоо Баян хайрхан багийн нутаг. Тийм Мөс цүмийн Баян хайрхан багийн нутаг. Мухардавын ам гэж ийм газраа. Тэгэд энд бол одоо түүхийн дурсгалтай олон хэрэгсгүүр, олон сайхан одоо буган хөшөөнүүд бол байдаг. Түүн дундаас бол энэ буган хөшөөнүүд бол одоо нэг дор 19 ширхэг хөшөө бол байрлсан байдаг ийм газар. Тэгээд энэ хөшөөнүүд бол одоо зарим нь бол цагийн эрхээр бол хугарч нуурч илэгдсэн байдаг. Зарим нь бол бас бүтлгүй хүмүүсийн гараар энэ тэнд одоо унгаж энэ төр болсон бас тийм одоо явдлууд байдэн. Тэгээ хожим бас зарим нь авч ирж манай багшин дээдийн түүхийн ангийн оюутан хүүхдүүд босгосон, сэгсэн, сэргээсэн одоо ийм юмнууд бол байна. Тэгээд одоо энэ бол энэ эхнээ энэ өндөр цагаан хөшөө бол ухаандаа одоо дөрвөн бодонтой хөшөө юм энэ.
Тэгэхээр бодон чухал биш бодонд толч одоо байсан байж болох талтай гэж зарим судлаачд бол одоо хэлсэн байдаг. Тэгэхээр энэ бол тэр бодонтой одоо энэ голд бол одоо бодонтой ч бас байсан болов уу гэж боддог. Тэгэхээр энэ бол энэ оройнд бол одоо энэ чулууны бол байхгүй байгаа юм шүү дээ. Энэ чулууг хаанаас яаж тээвэрлж авч ирж одоо ямар одоо техникээр тээвэрлж ирж ийсэн юм яаж залруулж одоо кхварын тавьж гаргаж яасан гэдэг нь бол одоо тэрийг бол одоо эрдэмтнгүүд одоо мэдэх гэрэг. Энэ цагийн ирэхээр бол элэгдэхгүй одоо өдөө дата энэ бүхэмнүүд нь бол одоо байж гэнэ гэдэг бол энэ их сонин сайхан одоо түүхийн дурсгал байдаг. Энийг бол одоо олон газрын одоо түүхийн оюутангууд гадаад дотоодоос салимгаас тэгээ одоо бас бус газрын жуулчингууд ирж одоо үздэг, судалдаг, сонирхдаг. Энэ бол одоо хүзүүнээ зүйт гэж энэс дэш одоо хондон толгой энэ төр чигж одоо ойлгож болох юм аа шээ. Тийм юм шүү. Энэ бол одоо хондон нар сарыг бэлэгдсэн дуурэг энэ төр байдаг. Тэгээд энэ дотор одоо нөгөө кэгийн ингээ тодруулаад ирэхлээр зэрэг нөгөө нэг ном сумны хоромсонч байд юм уу цааталдан бол хондон одоо тэр дөрвөн бодонч байх жишээтэй. Тэгээд одоо бас ус гэнүүд бол энэ дээр энэ көшөөний бүгд л одоо хээтэй байгаа юм. Энэ талаас харахаар их тодорхой харагдана. Холхоноос ингээ харах юм бол их сайхан тодорч харагдана шүү дээ. Дөрвөн бодон гахаан толгойн бол ингээ доошоо харсан дөрвөн бодон гахаан зураг. Энд байдаг л да. Энэ тийм энэ сонин одоо ийм одоо хадны бас нэг үйл юм уу тийм ээ? Хөөргөнд байдаг үйл шиг ийм одоо цагаан үйлтэй ийм чулуугаар ингээд өөрийн ингээд бүслүүрээр бүслэгдсэн ингэж хийгдсэн байгаа юм байхгүй. Энэ нь тухайлбал одоо нэг л одоо хүнийг бэлэгдэж л хийсний күн төлөөлүүлсэн төлөөллүүд л одоо юм шиг байгаа юм. Дээрээ бас дахиад нэг нартай юм шиг юм аа. Тийм энэ одоо нартай байгаад байгаа юм. Тэр нэг дооцохын нэг энэ нэг тэр одоо хүзүүний зүйлтийг л одоо бэлэгдэж л хийсэн л тийм утга санаатай юм шиг байна. Тэгтээ бол кэгийн тодруулаад ирэхээр янз бүрийн юмнууд дүрс гардаг юм байна лээ. Энэ хөшөөнүүд бол яад юм хтэр зэрэг одоо нэг цагийн урсгалаар илэгдлэр бол их хэмжээгээр илэгдээд ийш тийш нь ганха хазаагаад одоо байрлал нь бол өөрчлөгдөж байгаа юм. Тэгэхээр энэ одоо их сонирхолтой байдаг юм. Би зүгээр одоо ингээд хардаг л да. Одоо тэр загчин 5 сумын лам нар нийл тагчсан овооч юм бол энэ харуул байгаа юм шүү дээ. Тэр булгийн эхэн дээр байгаа овоо энэ тэр талын бол одоо шалзаттай ламын овоо гэж хэлдэг. Тэрнээ дээд зах нь ороодоор нь одоо бас тэр тахилах шүтлгийн санган уугуулдаг, ном сонингон уншдаг тэр одоо ороо уул нь бол тэнд байсан байдаг. Тэгэхээр энэ гурван гişээ бол энэтэй одоо ингээд параллел байдаг. Энэ хар уултад ингээд суугаад ингээд харахлаар зэрэг хар уулын овоотой ингэж энэ параллел харагддаг. Тий. Одоо энэ гуравтай болохоор одоо тэр арт талын. Тэр нэг бөмбөр уул одоо тэр овоонуудын нөгөө тал нь ингэж параллел харагддаг. Тэгэхээр энэ бол бас тийм нэг үгээр хэлбэл одоо ямар тухайн үеийн энийг одоо сүрлүүлж байрлуулж байсан хүмүүс нь бас бодлоготой одоо байрлуулж чийсэн юм уу? Нэг бол одоо тохиолдлын чанараар одоо тэнтэй параллелч байдаг юм болов уу? Ингэж одоо ажиглагддаг. Харахад бол энэ бас зохион байгуулалттайгаар хийгдсэн байх жишээтэй. Тэгээд бодвол одоо энэ өндөр намны одоо хаан хүнийг төлөөлүүлсэн байгаа бол бас энэ намхны тэр энэ хүзүүний зүйлтэй гангараатын тэр нь бол одоо эмэгтэй хүнийг төлөөлүүлж хийсэн ч бас байж болох. Тийм талтай байд юм шиг байгаа юм. Тэгж тайлбарлалт юм байна лээ.